За нэг бичлэг танилцуулъя. За нэг хүн нэг юм байгалийн шүргээд ийм жижигхэн шүрнүүд авчираад нэг юм 108-тай ирэх маягийн юм хэлхүүлсэн. Тэгээд нэг ийм хөөрхөн. За тэгээд энийг хамгийн гол нь жинхэнэ шүр хэсгийг шалгаж үзүүлээ. За энэ дээр за энэ бол шахмат шүр. Манай Монголд нэг ихний бөөр хийгээл идэг. За энэ дөрөв бол одоо ингээд шүр гэж авчирч өгсөн. Тэгээ нэг та нар хэлбэрийг ингээд сайн хараарай. Юун дээр тавьчих, албан дээр тавьчих. За нэг харагдах дүрсэн нэг иймэрхүү. За тэгэхээр шүрийг яаж шалгадаг вэ гэхээр хүчил дотор хийгээд үздэг. Тэгээд хүчил дотор шүрээ хийхээр зэрэг жинхэнэ шүр бол ингээд урал явагдаад гадаргуу дээр нь ингээд жижигхэн агарын бөмбөлөг гарч ирдэг. А зүгээр шахмал пластик бол ямар ч уралд ордоггүй. Тэ. За тэгэхээр зэрэг хэдүүлээ. Яаж үзэх вэ гэхээр за энэ халбан дээр энэ за тэнгэр 5% тий. Цун уусмал за. За ингээд халбан дээр цууга хийгээд за эхлээд энэ шахмал шүрээ хийгээд үзье. За ингээд ажиглах гэж байна уу юу? Ингээд ажигласан харахад бол энэ шахмал шүрэн дээр ямар нэг хив үүсээгүй. За одоо яг энэ жижиг дөрвигээ хийгээд үзье. За тэгээ ажигланаа. За та нарт харагдаж байна уу юу? Яг гадаргуу дээр нэг ингээд жижигхэн бөмбөлөг агарын бөмбөлөг үүссэн байдаг. Тэгээд тэр одоо ингээд одоо их тод харагдаж байна тий. За энэ бол жинхэнэ шүрийн шинж. Яг янз бүрийн